Сүхбаатар аймаг 2024 оны орон нутгийн төсөв дээр Монгол гэрийн халаалт дулаалга агаар сэргээлтийн чип вакцины төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. За энэ төслийг хэрэгжүүлснээр манай Сүхбаатар аймгийн ялангуяа баруун урт сумын иргэд 864 өрх болвол энэ вакцийг худалдаа авахдаа 50% хөнгөлөлтөй авах юм аа. За энэ вакцины гол агуулга нь бол ерөөсөө гэр орондоо нүүрс төлөхгүйгээр цахилгаан халаагаараар ая тухтай амьдрах ийм боломж нөхцөл бүрдэж байгаа. За бид нар тэгээд өрхийн захиалгыг авахдаа бол бас тодорхой шалгууруудыг тавьж байгаа. За энийг бол манай аймаг нүүбийн хүүхдийн сантай хамтран анх хэрэгжүүлж ирсэн учраас тэдний тавьж ирсэн шаардлагад нийцүүлэхийг зорж байгаа. Тухайлбал тухайн өрхөд хөгшийн бэрхшээлтэй хүүхэд том хүн байна уу, өндөр настай байна уу, 0-5 настай хүүхэд байна уу, жирэмсэн ээж байна уу гэх мэтчлэн. За тэгээд бид нар ер нь цаашдаа энэ төсөл үр дүнтэй байх юм бол үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. За өнөөдөр бол эхний ээлжийн төлөлтөө хийсэн 50 өрхөөрээ сургалтаа авч байна. Мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд гэрээ дулаалж процессоо явуулахын тулд бол тодорхой зааварчилгаа байж байгаа. Энэ зааварчилгааны дагуу сургалт нь явж байна. За мөн дээрэс нь манай иргэд 3 сая төгрөгийн үнэтэй вакцины 50% нь хөнгөлж байна. 50% сая 500 мянган иргэд өөрөө төлнө. Ингээд төлөхдөө бэлэн төлөлтөөр эсвэл бол банкны ногоон зээлээр авах боломжтой. Манай гэр мэдээллийн төв дээр доктортой санхүүжилтийн холбооноос мэргэжил нэрцэн ажиллаж байгаа. Тэгээд ингээд зөвлөгөө зааварчилгаагаа бүрдүүлэх материалуудаа бүрдүүлээд аль нэг банкнаас арилжааны банкнаас ногоон зээлд хамрагдаад явах боломжтой. За тэгээд ногоон зээлд хамрагдчихсан тохиолдолд бол сая 500 мянга сарда 57-8 мянган төгрөг төлөхөөр ингэж харагдаж байгаа юм. Тэгэхээр иргэд бол мэдээж өвөл болно, өвөлдөө бэлтэж байна. Айл хүн бүрэл өвөлдөө бэлтэж байна. Тэгэхээр энэ төсөлд хамрагдахаар маш олон баруун урт сумын багийн иргэд гаргаж байгаа учраас бид нэрс өнөөдрөөс сургалтуудаа хийгээд ингээд зохион байгуулалтанд ороод ажиллаж байна. Монгол гэрийн халаалт дулаалга агаар сэргээлтийн чип вакцины бол үндсэн үнэ нь бол 3 сая төгрөг байгаа. За 3 сая төгрөгийг нүүбийн хүүхдийн санхүүжилтаагаар мөн орон нутгийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр сая 500-аар иргэдэд бол санал болгож байгаа. За тэгээд сая 500-аар санал болгож байгаа энэ тоо маань бас хязгаартай болохоор иргэд маань ерөнхийдөө бол яараарай. Тэгээд ногоон зээлтэй холбоот сая 500-аа бол ногоон зээлээр авах боломжтой. Ногоон зээлийг бол хаан, хас, төрийн банк, мөн Net Capital гэсэн банк бас буусуудаар ерөнхийдөө бол санал болгож байгаа. За зээлтэй холбоотой ерөнхийдөө яаж зээл авах вэ гэсэн мэдээллийг бол надаас буюу спорт залны баруун талтайгаа чип загвар гэр дээр ирээд мэдээлэл авах боломжтой. За миний бие бол 9 сарын 7 хүртэл ерөнхийдөө бол орон нутаг дээр энэ ажиллах болохоор мэдээлэл өгөх боломжтой. За түүнээс цаашаа гэх юм бол тамгын газар дээр очиод мэдээлэл бас авах боломжтой. За зээл бол мэдээж зээлийн боломжууд бол үргэлж байх болно.